Хэрхэн бол маань дутаа морил намайг Зая гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ cyber security гэж юу вэ? Хэрхэн яаж өөрсдөө хамгаалах талаар дэм өгөхөд бэлэн болсон байна. Олон жил cyber security-гээр ажилласан senior security engineer Тамира ахтай энэ хөвчлөгийг хамтарч хийж байгаа гэдэг хэлэхэд туйлын таатай байна. Тэгээ Тамира ах маань ажлын туршлага дээр хуримтлаж авсан 8 алхмыг та бүхэнд өнөөдөр хүргэнэ. Тэгээ дэмогоо эхлэхээс өмнө баг зэрэг cyber security гэж юу вэ? Сүүлийн үед яригдаад байгаа malware, phishing-ийн ялгаа юм аа гэсэн хүмүүс асуултанд хариулсан дээр болоо cyber security-г маш энгийн байдлаар тайлбарлах юм бол таны ухаалаг утас болон компьютер social platform дээр та өөрөө хувийн мэдээлэл тавьсан тэр өдрөөс эхлэн та өөрөөрөө хамгаалах хэрэгцээтэй болдог байгаа. 20-с 39 секунд тутам хакерууд маань хакердчихэд хакерууд сайн байх тусам та өөрийн хувийн мэдээллээ хамгаалах нь өндөр авах хэрэгтэй гэсэн үг байгаа. За энэ донд маань malware гэдэг зүйл орж ирдэг. Энэ маань болохоор malicious software гэдэг үгний товчлол бөгөөд хэрхэн яаж та тэрийг утас болон компьютер дээр оруулж ирдэг вэ гэхлээр та албан бус линк дээр дараах, хууль бус аппликейшн татаж авах, мөн оюуны өмчөд халтсан үнгүү кино болон дууг татаж авах вебсайт руу орсноороо тавал тэрхүү bugs буюу хорхоо шавж болон хакеруудын аль хэзээний бэлдээ тавьсан байгаа вирусыг бол хаалгаа нэгээд өөрөө утас болон компьютер дээр оруулж идэг байгаа. Энэ зүйлээс бид өөрсдөө хамгаалах хэрэгцээтэй. Энэ удаа мөн phishing гэдэг зүйл яригддаг. Phishing маань имэйлээр дамжиж орж ирдэг. Хэрвээ та танихгүй болон харьцдаггүй албан газруудаас имэйл авсан бол тэдгээр имэйлүүдийг бүү нээгээрэй. Мөн демо дандаа хэрхэн яаж phishing-ийг ялгаж болох уу гэдэг талаар та бүхэндээ харуулах байгаа. Тэр зүйлийг та бас боломжтой хараарай. Мөн тэр дундаа танихгүй хүмүүсийн имэйлийг та санамсаргүй нээсэн бол дотор нагаал линк дээр бүрч битгий та бүхэнд дараарай. Та зөвхөн тэр имэйлийг нээснээрээ магад багстэй оруулж ирж болно. За линк дээр дарснараа та өөрөө утас болон компьютероо хакердуулах. Хакердуулснараа та өөрийн сэтгэл санааны болон санхүүгийн хохирол үүсэх боломжтой. Мөн энэ дээр давхар хийлгээд Монголд нэг ажиглагдсан зүйл маань хэрвээ та өөрийн хувийн картынхаа мэдээллийг зөвхөн өөрөө л та мэдэх ёстой. Хэрвээ таны тэр банкны пин кодыг хэн нэгэн мэддэг бол бас хэн нэгэн мэдэх гээд байгаа бол та бүхэн өөрсдөө хамгаалаарай гэж хүсмээр санамсаргүй байдлаар тэдгээр хүмүүс таны картыг аваад ATM-с ч юм уу мөнгө авсан үед энэ маань таны буруу болдог. Яа тэгэхээр та мэдээлэл аль хэзээ тэр өгсөн болохоор тэгэхээр та бүхэн маань маш болгоомжтой байж өөрсдийнхөө хувийн мэдээлэл болон санхүүгийн мэдээллийг хамгаалаасаа гэж хүсмээр байна. Давхар хэлэхэд хэрвээ та бүхэн YouTube сувгийн маань subscribe хийгээгүй байгаа бол subscribe хийгээрэй. Мөн энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгад тараагаараа ингээд л хамтдаа дэмрэг орцгоё. Cyber security та өөрийгөө хамгаалахад хамгийн их өөрөг оролттой байдаг нэгэн зүйл бол нууц уг байгаа. Нууц угийг та том үсэг, жижиг үсэг, тоо, тэмдэг бүгдийг нь оруулж ээж мөн тэр маань 6-аас дээш орон тоотой байж ээж таны пассворд хүчтэй бөгөөд хүчтэй гэдэг маань хакертахад маш хэцүү болгож байдаг гэсэн үг байгаа. Энэ дунд та хэрэгжилж болохгүй зүйл гэх юм бол өөрийн овог нэр төрсөн он сар өдөр байдаг байгаа. Тэгэхээр хакер маань таныг таахад маш амархан болгочихж байна гэсэн. Амуу адилхан пассвортаа generated буюу цаанаас нь төрөл бүрээр нь гаргаж ирээд тэр дундаасаа та сонголтоо хийх боломжийг бол гаргаж ирж байдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд хоёр бие вебсайтыг бол танилцуулъя гэж бодож байна. Эхнийх нь болохоор Dashline та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан энэ унаас linked буюу хэр урт баймаар байгаа гэдгийг та харуулж болно. Энэ нэг гоё нь хэрвээ та 6-аас доош олчих юм бол энэ маань weak буюу боломжгүй, fair enough гэдэг маань талаа. За яг боломжийн гайгүй. Энэс дээш авах тусмаа хакертад хэцүү болж байна гэсэн үг байгаа. Мөн нөхөө зүйлийг та copy password гэж авснараа гаргаж ирж болно. Аяараа энийг та ашигламааргүй л хажуу талын refresh гэдэг дээр дарангууд энэ маань шууд шинжлэгдээд өөр гарч ирэх байгаа. Энэ маань огчонд давтагдахгүй. Last pass маань яг түүнтэй адилхан таны зөвөр өөрийн сонголтоор энэ хоёр дундаа сонголтоо хийгээд шинэ пассвортаа тавуулах боломжтой. Хүмүүсийн дийлэнхтэй сонсч байсан л да татгалцдаг. Тэгээ та зайлшгүй хийх ёстой нэг зүйл бол та өөрөө утас болон компьютероос сүүлийн үеийнхэн software update-ийг хийлгэх хамгийн даваа тал нь хэмэл та өөрийнхөө софтверыг апдейт хийснээр сүүлийн үеийн хамгаалтанд байлгаж байгаа гэсэн үг байна. iOS дээр та утсаа шинжлэхийн тулд эхлээд settings руу та бүхэн ороод General гэдэг хэсгээр дарах байгаа. General хэсгээр дарсны дараад нь software update гэдэг энэ хэсэг байгаа. Улаанаар би хүрээлцсэн байна. За software update-ыг оруулсны дараад нь update and install гэсэн хэсэг та бүхэнд гарч ирнэ. Тэрхүү цэнхэр та линк дээр дараад өөрийнхөө утсыг хамгийн сүүлийн үеийн software update дээрээ та бүхэн шинжлэхдээ өөрийнхөө
утсыг бусад зүйлээс хамгаалах боломжтой байгаа. Мөн түүнтэй адилхан Android утсан дээр та settings руугаа ороод system гэдэг хэсгээр нь улаанаар хүрээлцэн нь ороод та system update гэдэг хэсэг рүү ороод өөрийнхөө утсыг хамгийн сүүлийн үеийн байдлаар нь шинжилж болно. Та өөрийн Mac компьютераа settings руугаа ороод software update гэдэг хэсгээр та бүхэн ороод update now буюу аль эсвэл automatically keep my Mac up to date буюу шинжилгээ эренгүүд нь автоматар шинжилжээ гэсэн та энэхүү хэсэг дээр жагт зарснараа байнгын шинжилгээтэй таны компьютерыг цаанаас хамгаалж яана гэсэн үг байгаа. Windows компьютертэй хүмүүсийн хувьд та хайлтан дээрээ update гэж хайж болно. Тэнгүүд check for updates гэдэг хэсэг рүү та ороод хамгийн ихний хэсгээр нь таны software update цаагаа яг одоогоор та бүхэн би харуулах боломжгүй байна. Хүн ороод линк дээр нь дараад шинжлэх боломжтой. Description дээр дараалалаар нь линкүүдээ үлдээж тул энэхүү линк байх ёстой. Тэгэхээр та дараад таны утас компьютер удаашрах, гацах ямар нэгэн сонин зүйл гарч ирэх мөн таны аккаунт руу орч чадахгүй байгаа үед та хакердуулсан үгүйгээ мэдхийн тулд энэхүү вебсайт руу ордог байх нь. Тэгэхээр та ороод өөрөө имэйл болон утасны дугаараа оруулаад хакердуулсан үгүйгээ мэдэх боломжтой. Дөрөвт та бүхний анхаарах ёстой зүйл бол өөрийн кредит картанда пин кодтой болгох. Монголд маш олон хүмүүс дебет картны пин кодыг хэн сайгүй мэдчихэдэг. Энэхүү зүйлээс та өөрийгөө маш их хамгаалах хэрэгцээтэй. Зөвхөн тэр банкны мэдээллийг таал мэдэх хэрэгтэй байдаг байгаа. Энэхүү вебсайтаар дамжуулан та өөрөө кредит картн дээр пин кодтой болж болно. Аль эсвэл та өөрийнхөө банкндаа хэлээд би пин кодтой олмоор байна гэдээ болж болох бас боломжтой гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Бүхний санхүү дээрээ өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй нэгэн зүйл бол мөнгөн дээрээ лимит тавих. Сүүлийн бүх зүйлүүд маань subscription толцоод тэрнээс илүү гэрээс авахгүй мөн хин нэгэн ямар нэгэн байдлаар таны банкнд халдах гэх юм бол тэрнээс илүү мөнгө гарахгүй гэх мэт бас даваа талтай гэдэг та бүхэнд бол хэлмээр. Two-factor authenticator-ийн талаар мэдээлэлтэй болох authentication-тэй юу үгүй юу гэдгийг та шалгаж үзэж болдог байгаа. Тэгэхээр тэхийн тулд та бүхэн энэхүү вебсайт руу ороод энэ олон сонголтууд дундаас та сонгож бол жишээ аваад YouTube гэж бичээд үзье. Хараад өөрийнхөө YouTube channel-ыг бол хамгаалах боломжтой гэдгийг та бүхэн эндээс бол харж болно. Authentication-ыг та бүхэн утсан дээр татаж авлаа. За эхний та бүхэндээ танилцуулах зүйл бол мэдээж хэрэг Microsoft Authenticator. Authenticator танд юу хэрэгцээтэй гэхээр таны утасны дугаар, email байхад л хангалттай. Давхар хэлгээ Microsoft Authentication-ы лого нь болохоор цэнхэр түгжээтэй урдаа хүний юм дүрстэй байдаг гэдгийг та бүхэн бас хэлмээр байна. Google Authenticator харж байвал логоны хар түгдсэн байгаа. Энийг муунтай адилхан өөр утсан дээр татаж аваад хэрэглэж болно. OSI гэж гарч ирсэн байгаа. Вебсайт руу та бүхэн орох юм бол гэхдээ энэ дээр зарахаар OSI маань иймэрхүү ягаан, цагаан, цайвар ягаантай иймэрхүү логотой гэдгийг та бүхэнд бол харуулмаар байна. Энэ маань яг ямар даваа талтай вэ гэхээр та өөрийн утасны дуугаар, имэйлийг оруулснараа онлайнаар янз бүрийн гүйлгээ явагдах үед таны царайгаар хурууны хийгээл баталж иж тэр зүйл маань явагддаг байгаа. Би үүнд оржсэн маш олон хүмүүс Facebook-ыг хакерцсан талаар биднэрт хандж ирсэн. Энэ дундаа бас та өөрийн Facebook-ыг two-factor authentication-тэй холбож болдог байгаа. Тэгэхээр энэхүү вебсайт руу та бүхэн ороод энэхүү зааврыг бол та бүхэн дагаж болно. Аль эсвэл та бүхэн илүү дэлгэрэнгүй тайлбарлуулж энэ талаар бичлэг хийлгэмээр ах юм бол YouTube маань доор комент үлдээж та бүхэн бас санал бодлоо илэрхийлээрэй гэж хүсмээр байна. Хин яаж фишинг мөн бэ гэж харахын тулд таны анзаарах хэвээр хэдэн зүйлүүдийг дэлгэцэн дээр гаргаж ирсэн байна. Энэ зүйл маань нэг нь болохоор Amazon-ы нэрийг ашигласан, нөгөөх нь Wells Fargo-гийн ашигласан байгаа. Энэ зүйл бол маш түгээмэл байдаг. Томоохон компаниудын логог зүгээр интернетээс татаж аваад ашиглах гэх мэтчлээ. Тэгэхээр энэ зүйл дээр та бүхэнд анхаарахад нэгдүгээр та хинээс имэйл ирж байгааг тийг хардаг байгаа. Тэгэхээр таны имэйлийн хажуу талд бас ямар доментэй имэйл ирж байгаа гэдгийг та харах боломжтой. За нэг Wells Fargo гэхтэй жишээ авахад Wells Fargo-гоос ирсэн байна. Тэгснээ Wells Fargo Bank 2 гэд гиснээ @comcast.net зэн баг жишээ нэ тэ. Гэтэл Wells Fargo маань өөртөө гэсэн доментэй том банк байгаа. Тэгэхээр та энэ доменийг нь хараад энэ худлаа юм байна гэдгийг шууд мэдэж болно. За хоёр дахь зүйл нь гэх юм бол тухайн имэйл танд ирэхдээ ямар нэгэн subject буюу юутай холбоотой вэ гэдгийг танд харуулна. Энд дээр жишээлбэл alerts гэдэг байх жишээ нэ тэ. За сүүлийн үед фишинг маань маш сайжраад ер нь юмнууд нь их төстэй яг нөгөө компани имиж шиг харагддаг болсон байгаа. Гэхдээ та бүхэн анзаарч харах юм бол энэ дэр маань анхааруулын тэмдэг тавьчихсан. За Amazon дээр ингээ харах юм бол энэ дэр нь болохоор ямар ч тийм эхлэл гэж юусаа байхгүй гэх мэтчлэн зүйлүүд бол энд харагдаж байгаа. Гуравт та бүхний анзаарах ёстой зүйл гэх юм бол линк оруулсан байх жишээ. Хардах зүйл нь юу вэ гэхлээр та бүхний өөрийн амьдарч байгаа байршлаа апдейт буюу шинжилж оруулна гэх мэтчлэн зүйлүүдийг оруулсан байх жишээ. Amazon хизээж хүмүүс рүү энэ талаар имэйл явуулдаггүй мөн банкуд явуулдаггүй гэдэг та
та бүхэндээс хэлмээр давхар бас устай холбоотой ямар ч байгууллага тань руу имэйл явуулж таны хаягийг солидгоо гэдэг та бүхэнд бол давхар хэлмээр байна. Та өөрөө биеэр очиж ийж бичиг баримттай байж ийж аль эсвэл та өөрөө тэр аппликейшн руу орж чаддаг, өөрөө тэрийг пассвортаа хийгээд өөрийгөө гэдэг нотолцсны дараа та тухайн хаягаа өөрчилдөг байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Өөрийнхөө банкны мэдээллийг алдаад мөнгө алдчихсан хүмүүс бол зөндөө их бас Америкт байдаг. Тэгэхээр та бүхэн энэ тал дээр маш их анхаараарай гэж хүсмээр байна. Мөн энэ дээр та анхаарч харах юм бол үг гэсний алдаатай байх жишээний их мэдчлэн харахад ингээд жоохон асуудалтай имэйлнүүд авах юм бол та шууд устгachж байгаараа тэрэнд хариу өгөх ямар ч хэрэггүй тэрэн дээр байгаа янз бүрийн линк руу н орж та сандарч өөрийнхөө хаягийг шинжлэх болон кредит картны мэдээллийг бүү оруулж байгаараа гэж та бүхнээсээ хүсмээр байна. Эцэст нь та бүхэндээ дурдах нэгэн зүйл бол web browser бол cyber security холбоотой нэгэн зүйл байгаа. Энэ дээр таны cookies буюу юу хийж байгаа, юу сонирхож байгаа гэдэг мэдээлэл датаг бол цуглуулж идэг. Энэ зүйл дээр та бүхнийг анхааруулахын тулд өмнө нь бол бид нар web browser-ууд дээр зориуллаад нэлээд олон бичлэгүүдийг хийсэн байгаа. Манай суваг дээр хүмүүс орж ирчээд өмнө хийсэн байсан бичлэгүүдийг байнга асуудаг. Тэгэхээр та яг одоо үзэж байгаа хүмүүс маань YouTube хуудас руу ороод вирус гэдгийг та дарснараа өмнө бичигдсэн бүх бичлэгүүд маань ингээ гараад ирэх байгаа. За энэ дунд та бүхэнд илүү тодруулж энэ сэдв дээр хийсэн нэгэн бичлэг бол хэрхэн Firefox ашиглан хувийн мэдээллээ хамгаалах талаар бид нар бичлэг оруулж байсан. Энийг та бүхэн зайшгүй үзээрэй. Энийг бас ашиглаарай гэж та бүхэндээ хүсмээр байна. Хувийн мэдээлэлээ бусдад алдахгүй тул зөв зохистой ашиглах нь таны үүрэг гэдгийг бас давхар хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ cyber security гэж юу вэ? Хэрхэн яаж өөрсдөө хамгаалах талаар демо хүргэсэндээ маш таатай байна. Энэхүү демотой холбоотой янз бүрийн асуулт байх юм бол та бүхэн YouTube сувгийн манд орж чөлөөтэй хандаарай. Өнөөдрийн бичлэгийн маань хамтарсан Тамирахтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цахим ертөнцид нeenийгээ хүндлэн зөв зохистой харилцахыг манай баг хамт олон та бүхнээсээ уриалж байна. Ингээд бүгдээрээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.